хэлээ. Улсын хурлын 26 дугаар тойрог буюу сонгон айрхан дүүрэгт болсон дахин санал хураалт болж өндөрлөөд байна. 20 цаг ихэд бүх саналын хайрцаг дэмжлэн санал хураалтын дүнг гаргасан гэж тойргийн орооны дарга мэдээллээ. За одоо яг тойрогт болсон санал хураалтын дүн үед бол нэгдэгдээд хэсгүүд мань тойргийн ороонд албан ёсоор шийдвэрүүд авчиж өгч байна. За сая 20 цагт бол санал хураалт явж дуусаад 20 цаг 30 минут гэхэд бүх одоо автомат машинууд автоматар одоо санал тооллогын дүнг сонгуулийн ерөнхий орооны төв сэрүүд бол хөргүүлсэн байгаа. За энэ дүнгээр бол Монгол Ардын намаас нэр дэвшигч Сумын онцор 54% санал авсан. Ардсан намаас нэр дэвшигч Эрхэнбаяр 46 орчим хувийн санал авсан юм дүн төв сэрд бол хөргөгдсөн байна. Одоо ингээд тун удахгүй тойргийн ороо хуралдаж дүнгээ нэгж албан ёсны шийдвэр гарганаа. За нийт одоо сонгогчдын 33% орчим нь бол санал өгсөн байна. Хүчингүй санал гарсан хэсгийг одоо яг бүх тойргийн хорооноос хэсгийн хороон дээр хэсгийн хороодоос ирж байгаа дүнг нэгтж тойргийн хороон дээр нэгтж гараа шүү дээ. Арайхандаа одоо бол гарааг байгаа гэсэн үг.